Сайн уу, өнөөдөр та бүхэндээ 4 төрлийн нүүрэнд тохирох газар өнгөлөгчийг хэрхэн тавих тухай ярилцаж байна. Тэр өнгөнүүд байгаа. За надад тохирдог нь бол энэ гоё зөөлөн пичний өнгө болон энэ зөөлөнс гоё харагддаг ч гэсэн бичлэгнэрээ илүү тод харуулахын тулд өнөөдөр би хамгийн тод буюу G03 гэдэг өнгийг хэрэглэв. Таны нүур өргөн байх юм бол эднийхэн доор хүүхэн арааныхаа харалтаа хамраасаа хэтэрхлэхүү дунд хэсэгтээ тавиад. За ингэж нүүрнийхэн түүх хэсэгт хамраасаа хэтэрхлэхүү тавьж өгснөөр таны нүур өргөн харагдахгүй байхад чинь туслана гэсэн үг. Таны нүур хэтэрхий зөөн буюу нарийнх нүрийн хэлбэртэй байх юм бол хазар өнгөлөгчөө шанаан дээрээ тавьж өгнө. Ингэж хүүхэн араанаас хэтрэхгүйгээр ингээд гадна тал руугаа өнгө орж ирснээр нүур чинь бага зэргийн өргөн харагдах боломжтой болно гэсэн. Таны нүрийн хэлбэр урт хэлбэл хазар өнгөлөгчөө нүднийхэн доотлолт Бидний тэнэсээ доошоо тэр чигээрээ ингэж хацар өнгөлөгч уусгаж оруулж ирснээр ерөнхийдөө нүрээ ингэж урт харагдуулахаас сэргийлээд нүд болон хацрын хэсэгтээ яг илүү ингэж анхааралаа татаж өнгийг байршуулж өгч байна гэсэн үг. Би ингэж энэ бьюти кремээр ингэж нуцран өнгөлөгч ингэж аваад юус арилгуур ингэж урт хурлаад болоод авах үед миний арьс юус барсахгүй. Богинохон нүртэй хүмүүс маань хацар өнгөлөгчөө хамарныхаа ерөнхийдөө ингэж төгсгөл хайцаа. Хамарны хоёр талд ингэж тавьж өгснөө нүрийг илүү ингэж урт болгож харагдуулдаг байх нэ.